Эрхэм сайд Наранбаяр. Их хурлын гишүүд танд үг хэлэх хэрэгтэй. Та их хурлын гишүүд үгийг сонсох гэж сайд болсон юм. Та нэг эмэгтэй гишүүд үг хэлэхээр нэг хар яраг ядах байхгүй. Ер нь бол энэ сайдын суудлаас огцрох болцлоо хангацсан нөхөр шүү энэ. Ерөнхий сайд замдагч нар дараад итгэд бол 2025 оны төсөө хэлэлцэж байхад өгсөн хувилдах замаар төсөө хулгайлгахч оролцсон. Үнийгээ буцаан татсан. Хуульд авсан тушаал гаргасан. Хэсэг гишүүд хүмжилсэн. Одоо зарим нь хамт сайд болсон кабинетд сууж байгаа. Мартчихаагүй л гээд. Улс төрчсөн томилолт хийсэн. Одоо тэр 2025 оны 1 сарын 31-ний өдрийн Б5 дугаар тушаалаар томилсон томилгоо нь хууль бус юм а гэдгийг төрийн албаны зөвлөлийн 2025 оны 5 сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор баталсан байна. Үүнийгээ засаа гэдэг шийдвэрийг танд өгсөн байна. Харамсалтай нь одоо хүртэл энэ мэтлэнгээр улс төрчсөн, намчрахсан, бусдыг бүлэглэн шахсан томилгоо гэдэг байдлаа зогсоох ёстой энэ нөхөр бол. Ер нь олон мянган багш нарыг доромжилж гүтгэж, урдаас нь мэдэмхэрж болохгүй. Багшийн их сургуулийг би төгссөн. Бакалавр, магистр, докторыг суралцсан. Тэр эсдийн ерөнхий шалгалтыг бүгд цаашлаар мэдчихлээ шүү дээ. Юу асууцсан? Захын 8 шиг 6 оноо нэмжиг гэдэг яриа гарцсан гэж явж байгаа. Энэ гудамжны яриа биш шүү. Энэ боловсролын бодлогын асуудал шүү. Энэ улс орны хөгжлийн том тулгуур тэнхлэх цэг бол боловсролын салбар юм. Бидний хөгжихгүй гол асуудал бол боловсролын салбар юм. Энэ боловсролын салбарыг хөгжүүлж бид урагшаа явах юм. Тийм учраас замдагч нар сайдыг томилогдсон би бас энэ үгийг хэлж ирсэн. Боловсролын салбарын хүн сайд болж байгаа учраас энэ асуудалд анхаарах хэрэгтэй болж байгаа. Хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой сайдчийн нөхөр Наранбаяр шүү. Замдагч нар байгаа. Ийм учраас нөхөр Наранбаяраас надад асуух юм алга. Тэгээд ерөнхий сайдны сая боловсролын сайдын асуулыг онцгой анхаараарай. Энэ манай хүн амтчин мөнгө соёл, уян гişг боловсролтой эмэгтэйчүүд бас байдэн шүү дээ. Боловсрол аваа явчихаар.